За материал санаантай хүмүүсийн 12 дугаар сарыг харцгаая. За материал санаантайг эрхшээгч Санчир гараг нь одоогоор таны 3 дугаар хаваа судлах загсны орд төр зочилсон байгаа. 23 оноос хойш зочилсон энэ урт хугацаанд 3 жилийн хугацаанд материуд ямар нэгэн шин чадварт суралцж байгаа. Эсвэл нааш цааш явах үйл хэрэг нь ажилдаа явах ч юм уу сургуультай явах үйл хэрэг нь жоохон хүнд хэцүү саад бэрхшээлтэй замаар явж байгаа ч юм уу эсвэл хол амьдарч байгаа ч юм уу эсвэл одоо сурж байгаа зүйл нь юу ч хийж болно тухайн сурж байгаа зүйл нь одоо таарот ч юм уу хөгжим ч юм уу хэл ч юм уу юу ч хийж болно ямар нэгэн амьдралд хэрэгтэй чадвар ямар нэгэн шин зүйлсийг суралцж байгаа эсвэл зарим материуд энэ хугацаанд ном бичиж байгаа эсвэл мэдээлэлтэй харьцаж байгаа эсвэл хүмүүстэй харилцах үйл хэрэг хийж байгаа гэх мэтлэнгээр тийм мэдээлэл дамжуулж байгаа оюуны толгойгоо ажиллуулсан оюуны үйл хэрэгүүдэд илүү ихээр төвлөрч байгаа тийм цаг үе өрнөж байгаа гэж магадгүй юм а гэж бодож байна. За өөр тохиолдолд зарим материал санаантай хүмүүс харилцааны хувьд жоохон саад бэрхшээлтэй байгаа эсвэл ямар нэгэн хил ам үүсэх ч юм уу эсвэл үеийнгийн найзуудаасаа баг зэрэг хол хөндий харилцаагаа авч жоохон саад бэрхшээлтэй байгаа ч юм уу бас байж болох юм. За энэхүү 26 оны Валентин хүртэл Санчир гараг таны 3 дугаар хавас дээр байна. Энэ 3 дугаар хавасын аялал бол дуусах дөгчин ер нь бол тохиолдол 3 сар л үлдсэн байна. За 12 дугаар сарын хувьд бол сарын эхний 10 хоног бол бууд гарагийн нөл орж ирж байна. Энэ үед толгойгоо ажиллуулсан үйл хэрэг хийх, уншиж бичих, ямар нэгэн мэдээлэлтэй харьцах, гар хуруугаараа хийх үйл хэрэг хийх, мэдээлэл дамжуулах, хүмүүстэй харилцах эсвэл ойрын аялалд гарч нааш цааш явах үйл хэрэгүүд нь эрчимжих боломжтой байна. За бууд гарагийн нөлөө өмнө сарын сүүлээр бас байна. 12 сарын 30 буюу яг 27-наас 1 сарын 2-ны хооронд нөлөөлнө. Энэ үед болохоор бууд гарагийн нөлөө баг зэрэг онцгой жоохон хүнд хэцүү байдлаар нөлөөлж бас магадгүй. Хийх гэж байгаа ямар нэгэн уулзалт цуглаан чинь цуслагдах, хойшлох ч юм уу эсвэл хийж байгаа мэдээлэл хийж байгаа харьцаж байгаа үйл хэрэгүүд одоо бичиг сасны ажил хэрэг хийж байгаа бол тэдгээр үйл хэрэгүүд нь дахин шалгах шаардлагатай ч юм уу те. Гэх мэтлэнгээр ютаач сарын эхний 10 сүүлийн 5 хоног орчим бууд гарагийн энерги ихээр эрчимжих бололтой. За 2 сарын үгүй. За 2-наас 14-ний хооронд ангар гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр ангар гараг нь таныг хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, өөртөө ихтэй, өрсөлдөх чадвартай болгох боловч нөгөө талаасаа гимтэж бэртэх осол даваар бас болгоомжлоорой. Гэхдээ энэ бүр сөрөг тохиолдолд онцгүй гэж болох ч жижиг сажигаар ярих юм бол нэг гараа гимтэх ч юм уу те ерөнхийдөө өвдөх эрсдэл гимтэж бэртгэс баг зэргийн болгоомжлол зүгээр ангар гарагийн нөлөөндөөс эсвэл өөр тохиолдолд ангар гараг нь таныг завгүй байлгах боломжтой. За 12 сарын дундаас эхлээд гаригууд материал руу нүүж эхэлнэ. 12 сарын 15-нд ангар гараг материал руу нүүнэ. 22-нд нар материал руу нүүнэ. Тэгснэ 25-нд сугар гараг материал руу нүүх нь. Ерөнхийдөө сарын дундаас хойш олон янзын үйл хэрэгүүд тань тохиолдож эхэлнэ гэсэн үг. За 12 сарын 15-нд ангар гараг тань руу нүүснээр таныг өмнө хэлсэнчлэн хөдөлгөөнтэй, өөртөө ихтэй, өрсөлдөх чадвартай болгох боловч нөгөө талаасаа таныг уур уцаартай болгож эсвэл бусадтай үйл ойлголцох, эсвэл гэмтэж бэртэх, яарч сандарсаасаа үүдэж, хурдан хөдөлснөөс үүдэж гэмтэж бэртэх ч юм уу те. Эсвэл хэл амт орооцолдож хүмүүстэй муудалцах үйл хэрэгээрээс нөлөөлөх боломжтой учраас ерөнхийдөө бол ангар гарагийн нөлөөг өнөөс болгоомжлоорой гэж зөвлөе. Гэхдээ материал ордын хүмүүс чинь өөрсдөө удаан нягхуур учраас ер нь гэмтэж бэртэх нь амар ховор байдаг шүү дээ. Тэгээ бас гайгүй болов гэж бодож ин. Гэхдээ нэг талаасаа Марс матер дээр ирэх нь амар зөв байдал гэж үздэг. Учир нь өөрийнхөө хийх хүссэн зүйлдээ ингээд шантралгүйгээр тууштай зүтгэх чадварыг олгодог гэх юм уу. Тэр талаасаа бол эерэг таатай байж болох юм аа. За 12 сарын 22-наас нар материал руу нүүснээр та бусдыг байлдан дагуулсан үйл хэрэг хийх ч юм уу эсвэл илүү нуугдсан байдалтай байсан бол олонний өмнө гараад өөрийгөө харуулад энэ би байна, намайг хараарай гэсэн вайбтай
Эсвэл одоо намайг дагаад миний үгэнд ороорой гэд ингээд хүрээлэлтэй болох ч юм уу те. Гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар наран таныг спотлайт авахд хүргэнэ. За 12 сарын 25-нд болохоор сугар гарыг материал нөхөх нь эерэг таатай нөлөөлнө. Учир нь яг энэ үед хөөрхөн болох, эсвэл нэгтж болох, эсвэл мөнгө санхүү, хоол хүнс амттай, хоол хүнс материал өгүүл хэрэгүүд нь илүү өрчимжих боломжтой сугар гарагийн нөлөөнөөс үүдэж. За 12 сарын 21-ийн аспект байна. 21-ний аспект болохоор санчир гараг сугар гарагийн нөлөөг авахаар 400 аспект өсгөж байна. 12 сарын 21-ний аспект нь бас сугар гарагийн нөлөө авч байна. Тэгэхээр энэ хугацаанд бол хөөрхөн болох боломжтой гадаад байдлаа гоёх, эсвэл мөнгө өрөх, эсвэл материал өгүүл хэрэгүүд дээр 5 мэдрүүхийн таашаал авах. Өөр тохиолдолд энэ үед хайр дурлалын асуудлууд нь эерэг таатайгаар эрчимжих боломжтой цаг үе болов уу гэж бодож байна. За ерөнхийдөө болвол матар дээр 12 дугаар сарын турш олон гаргууд нүүж байгаа учраас ер нь сайнтай муутай янз янзын үйл хэрэгүүд ер нь тохионоо гэдээ ойлгочвол зүгээр хаа. Яг сайн гэж хэлэхэд хэцүү, муу гэж хэлэхэд хэцүү гэхдээ утаас та завгүй байх болов. За 7 дугаар хавс буюу хосын харилцааны сэдвийг харцгаая. За 7 дугаар хавсын хэрэгшээг чинь сар учраас сарны хөдөлгөөнөөр харах хэрэгтэй болно. Тэгэхээр энд дурдсан эдгээр өдрүүдийг сайнтай муутай эерэг таатай гэж ойлгоорой. Давхцаж байгаа өдрүүд нь жоохон сармаг, сайнтай муутай айл нь байна гэсэн үг. За 12 сарын 6-ны аспект бол бархас сад гарагийн нөлөөг авна. Тэгэхээр энэ хугацаанд ерөнхийдөө бол 12 сарын эхний 10 хоног бол дайжгүй боломжийн азтай уулзалт цуглаан хийх, боломжийн хүнтэй танилцах, боломжийн партнертай болох, боломжийн дайжгүй хүнтэй танилцах ч юм уу те, дайжгүй хайр дурлалын харилцаа үүсгэх, эсвэл хостой хүмүүс байгаа бол хосын харилцааны эерэг таатай байх боломжтой байна. Эхний 10 хоног ерөнхийдөө таатай. Гэхдээ энэ 12 сарыг тэр чигт нь харах юм бол сар хамгийн эхлээд ангар гарагийн нөлөөг авч байгаа хгүй. Тэгэхээр ерөнхийдөө 12 дугаар сарын хугацаанд хүмүүстэй үйл алгалцах, муудалцах гэх мэтчлийн сэдвүүд нь бас байх болно. Гэхдээ ямар нэгэн хэрэг чухал уулзалт гэрээ хэлцээр хийх гэж байгаа бол энэ сугар гарагийн дурдсан өдрүүд байгаа шүү дээ. Сугар эсвэл бархас гарагуудын дурдсан өдрүүдийг ашиглаарай гэж зөвлөе. За 10 дугаар хавс болох ажил мэргэжил карьерийн сэдвүүдийг харцгаая. За 8-аас 14-ний хооронд эхний хэд хоног байна те. Ерөнхийдөө дуусгах ажил эсвэл нэг цэгцлэх шаардлагатай ажлууд их 12 дугаар сар болох боломжтой харагдлаа. За ерөнхийдөө бол 10-20 дугаар сарын турш одоо хийж байгаа зүйлсээ дуусгаж, цэгцэлж тавьж явуулах. Эсвэл зарим материалууд ажилласаа гарах ч юм уу. Эсвэл ажлын газарт ажлын хүмүүс эсвэл дарга албан тушаа юу лээ? Дээд албаныхан ч юм уу өөрчлөгдөх, захиралчин ажилласаа гарах ч юм уу те юу ч хийж болно. Ямар нэгэн байдлаар нэг тийм цэгцлэн дуусгах үйл хэрэгээр нөлөөлнө. Учираас аутнуудын нөлөө орж ирж байгаа. За тэгэхээр тийм шинэ эхлэл, шинэ прожект эхлэн гэхээс илүү зөөр хуучин юмнуудаа дуусгах дээр илүүхээр төвлөрч ажиллаж хариуцлагатай хандаарай гэж зөвлөж байна. За анхааруулах өдрүүд гэх юм бол 23-наас 24-ний өдрүүд байна. 23-наас 24-ний өдрүүдэд Нептун буюу Далайн гарагийн нөлөө орж ирнэ. Тэгээд Нептуний нөлөө нь алдаа гаргах, эсвэл нийгмийн харилцаанд үйл ойлголцол үүсгэх, эсвэл ажлын хүмүүстэйгээ ууз суух ч юм уу те. Гэх мэтлэнгээр жоохон манандсан тиймэрхүү нөлөөлөл нөр тохиолдолд ажлын газарт чинь эд зүйл эвдрэх, эсвэл тийм сонин үйл хэрэгүүд тохиох, эсвэл ус алдах ч юм уу те. Гэх мэтлэнгээр нөлөөлж болно. Тэгэхээр 23-наас 24-ний өдрүүдэд алдаа гарахгүй хичээгээрэй. Магадгүй одоо шинэ жилийн үйлрэл эхэлсэн учраас энэ үед шоудах юм билүү те. Нептуны нөлөөнөөр өөр тохиолдолд байхгүй. За 4 дугаар хавс буюу гэр бүл оршин суудаг сэдвийн хүрээнд харцгаая. 3-наас 14-ний хооронд санчрын нөлөө орж ирнэ. Тэгэхээр гэр бүлийн сэдвийн хүрээнд та хариуцлагатай хүн болох боломжтой. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүнд чинь хүнд хэцүү асуудал тулгарч та одоо өвдсөн тохиолдолд та хариуцлага өрж асран халамжлах ч юм уу те. Жохон хүнд хэцүү асуудалтай байж болно. Өөр тохиолдолд таны оршин суудаг газарт чинь асуудал үүсэж, эсвэл оршин суудаг газар гэр бүлийн асуудлууд, эсвэл үйл хөдлөлтөй холбоотой асуудалтай холбоотойгоор жохон хол хөндөй болох ч юм уу те. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаан жохон хөндөрөх бас боломжтой байж болно шүү. За 12 сарын
12-наас 15-ны хооронд бас Нептунийн нөлөө орж ирж байна. 70,000 гаругийн нөлөө орж ирснээр 12-наас 15-ны хооронд гэр бүлийн гишүүн эм тан хэрэглэх, эмчилгээ хийлгэх, эсвэл гэрт чинь сонин үйл хэрэг тохиох, ус алдах, юм эвдрэх, эсвэл гэдэг үлээ. Тиймэрхүү байдлаар нөлөөлж болно. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ уух ч юм уу, эсвэл гэртээ жоохон сахилга батгүй байх, junk food идэх ч юм уу те. Зүгээр хөнгөн тохиолдолд бол зүгээр л яг ингээд урсгалаараа тийм сахилга баттай амьдрах биш, рутинынхаа дагуу амьдрах биш. Жоохон нурмаагаад нэг тийм чөлөөтэй байдаг да тий. Одоо заавал нэг өглөөний цаг тэгж хийж идэж ууна гэсэн юм байхгүй, залхуурч хийх ч юм уу. Эсвэл тийм жингүүцсэн байдалтай байна гэсэн үг. Яг таг тодорхой биш. Сөрөг тохиолдолд гэр бүлийн гишүүн нь эм тан уух ч юм уу те. Эсвэл гэрт чинь тийм усын энерги орж ирнэ. Юм эвдрэх, эсвэл ус алдах, ямар устай холбоотой асуудлууд үүсэж магадгүй. Нептунийн нөлөөнөөс үүдэж. За мөнгөний асуудлуудыг харцгаая. За 2-наас 11-ний өдрүүдэд бууд гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ нь мөнгөний хувьд нэг тийм мөнгөтэй байна гэсэн үг бол биш, зүгээр мөнгөний урсгал эрчимжээд орж гардаг жирийн хэвийн нэг тийм урсгалтай байх боломжтой. Мөнгөтэйч биш, мөнгөгүй ч биш, ямар ч гэж болно л доо. За 12 сарын 9-ний аспект буюу 2-наас 14-ний хооронд ангараг гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр ангараг гараг бол мөнгө шатаадаг, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө гинтийн зарлаг гаргах нөлөөтэй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол эхний 14 хоног бол бууд ангараг хоёр хамт ороод ирж байгаа учраас ер нь мөнгөгүй байх юм шиг санагдаж байна. Ер нь гинтийн зарлагууд ихээр гарах шаардлага гарах нэ. За 12 сарын сүүлээр бас бууд гарагийн нөлөө орж ирж байгаа юм байна. Шинэ жилийн сүүлийн хэд хоног бол бууд гарагийн нөлөөнд бас л мөнгөний урсгал эрчимдсэн, орлоготой зарлагтай, хадгалагдахгүй өөр амьсгалтай байна. За эрэг таатай өдөр гэхтэй байна. Энэ 12 сарын 21-ний аспект буюу 18-наас 24-ний өдрүүдэд сугар гарагийн нөлөө орж ирснээр энэ үед мөнгө олох боломж олдох, орлого орж ирэх, бэлэгсэлт авах, эсвэл тийм мөнгө олох ажил хэрэг нь эрчимжиж ажилд орох ч юм уу те. Гэх мэтлэнгээр нөлөөлөх боломжтой сайнтай муутай 12 дугаар сар өрнөх бололтой. За тэгээд дараа жилд уулзцгаая. Баяртай.